Өөрсдөр доктортой 15 жил байдаг юм 30 жил хангана. Чадахгүй бол ийм хариуцлага үлээн гэдэг гэрээнүүд юм байгаа үстэй тийм. Одоо ерөөсөө бараг л тэр гадныхантай хийгээд байдаг доктортой байдлын гэрээ гэдэг нь энэ лүгэл орж ирэл зохилттой болчихлоо. Сайн шантын ажил дээр паркд баригдах үйлдвэрүүдэд доктортой байдлын гэрэл байгуулж болох юм биш. Дотоодын одоо хангамж гэдэг ч юм уу бусад юмнууд байна. Тэгээ тодорхой хэмжээний татврын нөхцлүүд байж болно. Одоо нэмж ярих юм байна. Одоо ерөнхийдөө бол хоёр том үйлдвэрийг ярьлаа тийм ээ. Аж үйлдвэрийн паркийг явцаа ярьлаа. Золоод нэмж ярих юм аа. Би зүгээр энэ дээр ингэж хэлмээр юм л да. Энэ бид нар ингээд нэг юм том проект гэж ярьлаа, мега проект гэж ярьлаа. Тэгээд энэ хол нь онцлох гээд ах шиг байна л да. Бид нар урд нь юм хийж байгаагүй маа гэдэг нь тийм. Ийм том одоо 5-10 жилээр төлөвлөдөг юм ба. Манай улсын их хурл маань бид нар мэддэг нэг жилийн төсөвдөрөө л нэг хэрэгждэг багтаа. Тэрнээс 2-3 жилийн юм төлөвлөлнө гэж ер нь бараг байхгүй Монголын эдийн засгт одоо юун дээр дээд зүг 2 жил зурдаг гэдэг талаар мэддэг ч хүн Монголд ер нь баг хэцүү. Одоо үнэхээр манай топ бизнесмэнүүд юу юм гэсэн. Нэг үйлдвэр барьсан 40-50 сая долларын үйлдвэрлэл барьсан туршлагатай болохоос энэс том юм руу явцсан туршлага хийж байхгүй. Тийм учраас энэ том юмуд маань 4-5 жилийн дараа бий болдог учраас би сая их хурлыг бол энэ бүх зураг төсөл энэ бүх шийдвэрүүдээ гаргадаг нь бодлогын үед гаргадаг нь том амжилт гэж харагдана л нэг талаас. Их хурл зүгээр саад болохгүй байх хэрэгтэй. Хүссэн юмыг гаргаж өгч. Их хурлын хийсэн ажил бол байгаа зүгээр. Энэ маань өөрөө одоо яг бизнес дээр очиод одоо энэ проект хариуцж байгаа хүмүүс дээр очихоор одоо л харин нэг хурднал цаашаа явуулаасаа яг л Монголын эдийн засгийн хувьд бол бид нар жилдээ нэг 900 тэрбум төгрөгийг халамжийн цацж байгаа улсаа. Зүгээр л халамж. Гэхдээ энэ оны 7 сараас хаагдж байгаа шүү. Та бүхэнд баярлалаа. Ингээд бас бид нар дараагийн нэвтрүүлэг дээр Монголын эдийн засгийн гол тулгуур болсон гэх юм уу та энэ тал дээр бол бас одоо олон нийт телевиз үзэгч нарт мэдээлэл өгч байгаа юм. Ингээд телевиз үзэгч та бүхэнд баярлалаа. За баярлалаа.